Намайг Туван Суран гэдэг EB Eats хоол үргэлжлэлийн имчилгээний гүйцэтгэх захирал. Бизнес эрхлэхэд ямар хэмжээний бизнес эрхэлж байгаа юм бэ, хэдийн хэмжээний баг удирдах байгаа юм бэ гэдгээс хамаарат тухайн гүйцэтгэх удирдлагын баг удирдах байгаа хүний ур чадварууд бас харилцан ялгаатай болох бах. Миний хувьд бол дөнгөж бизнес эхлүүлж байгаа, тэр тундаа жижиг баг удирдах байгаа, дунд хэмжээний бизнесийн цар хүрээтэй ажиллаж байгаа гэж үзэх юм бол дараах 3 ур чадваруудыг хэрэгтэй болов уу гэж бодож байна. Нэгт болохоор тухайн удирдагч хүний бизнес дээр хамгийн нөлөөлж байгаа зүйл нь бол шийдвэр гаргалт нь байдаг. Улс уртай, сэтгэлийн өрөлд автахгүйгээр судалгаа шинжилгээнд дээр тулгуурлаж гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөрөө хамгийн түрүүнд дааж чаддаг байх хэрэгтэй. Хоёр дахь юм бол тухайн бизнес эрхлэгч баг бүрдүүлэх нь бас аюул чухал ур чадвар болоо явчихна. Хэрэгцээтэй хүмүүсийг багтаа нэмнэ, багийн гүйцэтгэлд нөлөөлж чадахгүй байгаа хүмүүсийг багаасаа гаргах, багийн нэгдсэн гүйцэтгэлийг өндөр болгох тэр бидний төвлөрүүд явхаа гэж. Гуравт нь хэм бол цаг үетэйгээ үл нийлүүлж босралцгүй суралцах чадвар гэж үзэж байгаа. Одоо зөвлөө үед гарч байгаа зүйлсийг бизнестэй ашиглаад бүтэмжийг яаж нэмэгдүүлж болох уу, яаж үр ашигтайгаар ашиглаж болох уу гэдэг. Тэр болгоныг шингээх нь өөрөө нур чадвар болов уу гэж бодож байна. За ер нь подкастуудыг гэх юм бол зочдоос нь хамаарат төгөөс сонсоо явждаг. Хамгийн сүүлд Нагтөвшин захирлын орсон гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл гээд подкаст байсан. Ном гэх юм бол хамгийн сүүлд уншиж байгаа нь Amos Group-ийн үүсгэн байгуулагч Чимдийн Өрөлбаатар маань өөрийн амьдралын түүх, бизнесийн түүхээс гаргасан бүтээлч монсчууд бүгдийг тгийсгээд энэ номыг ер нь айгүй шимтэн унших дуртай байгаа. Гадны одоо мундаг том бизнес эрхлэгчхээсээ илүү Монголын хамгийн анхны овийн хвшлийг үүсгэн байгуулсан эрхэм өөрийн амьдралын болоод бизнес дээр гаргасан тэр товёоллуудаа оруулсан байгаанаас айгүй надад таалагддаг. Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө хэмээн тухайн одоо эхлүүлж байгаа бизнесээ аюул сайн судалж иж эхлүүлэх хэрэгтэй байх, зоригтой байх бас чухал юм болов уу гэж бодож. GS1 Монгол бизнесийн глобал хэл